11-р бүлэг. Би Януанаас чанга зууралдан гашуудан уйллаа. Хүслийн ертөнцөд дахиад хэдэн жил шүл чанахыг шөрөөч хэмээн гуйв. Януаны царай ихэд эргэлсэн шинжтэй байлаа. Тэр угаас зөөлөн сэтгэлтэй нэгэн тул дүшмэл рүү хідэнтэй харна. Харин хүүтэн царайтай дүшмэд ердөө "Өгсдийн ертөнцийн хууль хатуу. Шийтгүүлэх ёсгүй нэг шийтгэж болохгүй" гэв. Шанзы өвцөндөө бахирч "Би шийтгүүлэх ёстой. Гуйж байна. Намайг дахиад хэдэн жил шийтгэж. Ядаж 30 жилч болсон хамаагүй. Талархсандаа таны төлөө хүж үргэе" хэмээн гуйлаа. Гэвч дүшмэл огтхон ч хөдөлсөнгүй. Януан чангаар санаа алдаад толгойг минь нилээн. "Шоо Шонзи, битгий уйл. Хувь тавилан заяасан зүйлсээс сухтаж чадахгүй" гэв. Шанзи бууж өгсөнгүй. "Яагаад гэж? Би дахиад л бүх хэрэг тарьсан биз дээ. Тэгэд яагаад шийтгүүлэхгүй байгаа юм бэ?" Януан хамраа ухлаа. "Хинч гомдол гаргаагүй. Бас хүслийн ертөнцөд ноцтой хөрөл учруулаагүй. Тиймээс чамайг шийтгэх шалтгаан алга. Тэгвэл би тогоотой шүлийг асгачихъя. Дахин төрөлт хүлээж байгаа сүнснүүдийг бүгдийг саатуулчихна." Дүшмэд над руу хүүтнээр харав. "Тэгэх хэрэггүй гэж зөвлөе. Тэр бол ноцтой гэм. Чамайг дашуурд нь шийтгэнэ." Шанзи толгой гудайлган энэ хорвоогийн шудраг бус явдал гомдоо уйлав. Януан уруулаа хатснаа. "Гэхдээ Тэнгэрийн од Чукун чамд нэг амьдралын турш хайр сэтгэлийн холбоотой байх хувь тавилантай. Чи тэнэг нэгэн болж төрөх болохоор түүнд ч бас амаргүй байна" гэв. Шанзи нулимсаа арчаад "Тэр энэ төрөлдөө мартхан шүл угаагүй. Бүхнийг тод санана. Тэгэхээр тэр намайг дахиж хайрлахгүй. Би тэнэг амтан болж түүний гарт орвоос үхэхээс өөр замгүй. Бүр ч харгас хүлээр үхэж мэднэ. Үүнийг тийм амархан хэлж болохгүй" гэж Януан өвгий минь таслав. Тэр ширээн дээрээ хэсэг хамраа ухаж байгаад хоёр талдаа тусгалтай тойл гаргаж ирлээ. "Хардаа, өмнөх амьдралдаа Тэнгэрийн од Чукун чамд ямар их хайртай байсныг." Би толин туссан луу айфоныг харахаас зүрхшив. Түүний уйлж байгааг харчвал би ч бас уйлах байлаа. Тиймээс Шанзи аяархан "Тэр Чукун биш" гэж бовтнов. "Тэр мөн үү, биш үү гэдэг чинь зөвхөн чиний бодол. Өөрөө ч хүртэл мөн эсгээ мэдэхгүй байна. Тэгэхэд чи яаж ингэтэл итгэлтэй хэлж чаддаг юм?" Януаны үг тун бүрхэг байлаа. Тэнгэрийн ертөнцийн тэр тэнэг бурхадтай адилхан. Үг нь сонсголтой атлаа, утга нь хэн ч ойлгохооргүй. Шанзи Януаны хөлийг чанга чимхэд "Гол юм руугаа ор" гэв. Януан "С" хэмээн дуу алдлаа. Тэгээд хоёр удаа гүнзгий амьсгал ав. "Хойр гэдэг зүйлийг шоо Шанзи чи өөрөө туулж үзсэн дээр." Шанзи хөлийг нь бүр чанга чимхэв. Януан тэр доороо Түшимдээ, түүний хурдан солго. Хөлөө чанахаар буцаагаад явуул. 3 жилийн дараа дахин төрөлтөд оруулчих" хэмээн яаралчлав. Намайг хүчээр чирэн гаргалаа. Януаны ордны хаалга хаагдахын өмнө би өөрийн ирэхгүй эргэж толин туссан луу айконыг нэг харчихав. Тэр одоо ч залуухан харагдана. Гэвч үс нь цав цагаан болжээ. Цасаар хучигдсан ганцаардмал улшны өмнө тэр зогсоно. Аяархан дарсаа ягалж газарт өргөнө. Харин харцан хаа нэгтээ алс оджээ. Зүрхийг минь үл үзэгдэх гар атгаж байгаа мэт санагдав. Амьсгал авахд хүртэл хүнд байлаа. Өдөр хоног өнгөрөх тусам шүл чанах амьдрал улам л хүнд болов. Гэвч би юу ч хийсэн 3 жил харавсан сум шиг өнгөрчээ. Бяцхан сүнснүүд намайг өргөн авч дахин төрөлтийн хүрд рүү шидчихв. "Навшийн Чукун, дараа хүслийн ертөнцөд чамтай таарвал бүх үсийг чинь зулгааж дуусгана да." Үс. Дахин төрөлтийн хүрд дотор Шанзи сүүлчийн үгээ дахин давтав. Удалгүй ухаан санаа нь бүдгэрчээ.
Тусал. Чихний хажууд наалдамхаа шингэн тасралтгүй туслана. Хэсэг нам хүн байснаа гинэт олон хүн сонсогдов. Хишний хугацаа өнгөрснийг би мэдсэнгүй. Эцэст нь туслах чимээ зогсов. Дээрээс хэн нэгэн модон тагийг өргөв. Дарны хурц гэрэл нүдгэл боллоо. Тэгтэл нэгэн хүүгийн царай нүдний өмнө минь гарч ирэв. Ээж маань надад өөрөөс минь ах хүнтэй уулзвал ахаа гэж дуудах хэрэгтэй гэж хэлдэг байсан. Тиймээс би дуулууртайгаар ахаа гэв. Хүү намайг ингэж дуудсанд нь дургуйсан шинжтэй болов. Энэ төрөлдөө бид ийм нөхцөлд уусдаг байж байдаг. Новшийн Ли Тэнгэрийн хаан. Би түүнийг гайханширтав. Тэрч бас хөмсгөө зэмтэн над руу харав. Царайнд нь эргэлзээ тодрно. Гэтэл бүдүүн хоолойтой хүн гинэт "Золгомжлогчоо" гэж дуудлаа. Хүү уруулаа хазав. Тэр модон тагийг буцааж толгой дээр минь тавиад холдон явхад нь хөлийн чимээ ажмаар бүдгэрв. Би торхондоо хөлөө тэрэн суусаар байлаа. Ээж намайг нуугдаж тоглоё гэж хэлсэн юм. Тэр намайг олох хүртэл эндээс гарч болохгүй. Гэхдээ нэг л хачин байлаа. Намайг энд хийсэн хүн ээж өөрөө байхад ийм удаан хугацаанд яагаад намайг олохгүй байгаа юм бол? Эсвэл томчууд амттай мэдээд намайг дуудалгүй үлдээч гисэн юм болов? Би хамаг хүчээрээ модон тагийг түлхэн холдуулаад торхноос мөлхөн гарлаа. "Ээжээ" гэж хашгирсаар явлаа. Гэвч хашаа нь тэнж байсангүй. Зөвхөн цус хаасаагүй цацарсан байв. Тогооч дахиад ядсны дараахтай яг адилхан харагдана. Шанзи ихэд дургуйцав. Дахиад идэж байгаа юм бол намайг яагаад дуудаагүй юм бэ? Шанзи гал таваа болон эцгийнхээ өрөөг нэгжлээ. Гэвч тэдний бараач харагдсангүй. Тэгээд танхим руу орвол хар хувцастай олон хүмүүс газар сөхрөн сууж байлаа. Тэдний дундаас гараа ардаа өөрөн зогсож байсан цорын ганц хүн нь өнөөх жаал байв. Шанзи баярлан "Ахаа, та миний ээжийг харсан уу?" гэж хашгирлаа. Хар хувцастай хүмүүс бүгд эргэж над руу харав. Тэдний нэг нь босож ирээд цус болсон сэлмээ барьжээ. Шанзи нүдээ ирмээд "Та нар жочид юм уу? Тогоочд дахиад алхад тусалсан хүмүүс та нар юм уу? Тогооч хаана байгаа юм?" гэж асуув. Хар хувцастай эр хүүтнэр "Удахгүй тэдэнтэй уулзна" гэв. Тэр сэлмээ өргөв. Цусны тусал нүүрэн дээр минь тусав. Шанзи нүдээ ирмэн түүнийг гайханширтлээ. "Хөөе, сэлмээ буулга." Хүүгийн дуу сонсогдов. Миний өмнө зогсож байсан эр хэсэг эргэлзэв. Хүү өргөжлүүлэн "Түүнийг бидэнтэй хамт авч яв." Хар хувцастай хүмүүс бүгд шуугилдав. "Гэхдээ золомжлогчаа тэр" би авч яв гэж хэллээ. Хүү над дээр хурж ирээд хар хувцастай эрийн дэргэд зогсов. Тэр хэсэг над руу ширтв. Гинэт нүрээ над руу ойртууллаа. Тэгээд намуухан "Уг нь чамайг өөрийнхөөрөө амьдраг гэж орхисон санаатай байсан юм. Гэтэл чи өөрөө миний гарт ороод ирлээ. Тэгэхээр би чамайг дуртай аавь." Тэр хацрыг минь чимхэв. Шанзи, чи юу гэж бодож байна? Чамайг жоохон дээрлэх үү? Эсвэл нэлээд сайн дээрлэх үү? Эсвэл бүр сайтар дээрлэх үү? Тэр инэв. Ямар ч тач ирээдүгөө бодоход сэтгэл санаа үнэхээр сайхан байна. Ха. Шанзи гайхан намайг Шанзи гэдэггүй. Ян Шошин гэдэг. Тэгээд нүдээ ирмэн түүн рүү харав. "Ахаа, хацар өвдөөд байна." Тэр гараа суллав. Над руу инээмсэглэн харах нь яг л тарган гахаа барьж авсан тогоочийн инээчиг санагдав. "Өнөөдрөөс чиний нэрийг Шанзи гэдэг болно. Миний. За яах вэ? Шев бол ямар вэ?" "Бодохгүй" гэж Шанзи хэлв. "Ээж дахиад алсан. Гэхдээ надад идүүлээгүй. Тийм болохоор би тантай явахгүй." "Ээж чинь манай гэрт дахиад идэхээр явсан. Чи надтай хамт явах хэрэгтэй." Шанзи хэсэг бодсноо. "Аав тогооч хоёрч бас тэнд байгаа юу?"
Бүгд байгаа. Аха, зам за. Шанзи гараа түүн рүү сунгав. Хүү хэсэг зог тусав. Тэгээд эргэлцсэн шинжтэй Шанзигийн гараас татглаа. 2 удаа ханиалгасныхаа дараа "Номыг Шифу гэж дууд. Одоо би чамаас нэг үеэр ах болсон. Намайг хүндлэх хэрэгтэй" гэв. "Тийм ээ аха. Шифу. Мэдэж байна аха." Тэр тухан дээр минь чичлэв. Өвцөндөө тухай тэмтрэв. Жаахан гомдсон ч "Шифу" гэж хэллээ. Тэр сэтгэл хангалуун толгой дөхөв. Царай нэхэд сэтгэл өөдрөг харагдана. Шифутэй хамт гэрээс явсноос хойш Шанзи эцэг ихээ дахиж хараагүй. Шифу ээж аав хоёр намайг түүнд татгсан. Одоо түүнд л дуулууртай байхад болно гэж хэлсэн юм. Шанзи толгоогоо мойжв. Түүний үгний цаад утгыг ойлгосонгүй. Тэгээд Шифу муу хүн шиг харагдсангүй. Тиймээс Шанзи дуулууртай байхаар шийдэв. Шифугийн гэрт очсны дараа л Шанзи түүнийг Чокун гэдгийг мэдлээ. Тэр 8 настай бөгөөд шинэлэн бүлгэмийн залгамжлагч байв. Бүлгэмийнхэн бүгд түүнийг магтаж байлаа. Хаашаа л явна, суу тухаантан, хосгүй авьяастан гих магтаал сонсогдно. Түүний тухай магтаал дуусахгүй. Гэвч Шифу тэр бүхнийг огтоодгүй байв. Надаас ердөө 3 насаар ах хатлаа. Үргэлж том хүн шиг аяглана. Тэр намайг захирах дуртай. Орд ирийг нь засуулах, илдэв жижиг сажиг ажил хийлгэх гээд намайг байнга зарцлана. Хүүтэн өдөр байсан ч орны хажууд нь дэвүүрлэж суух хэрэгтэй. Эхэндээ Шанзи үүнд нэг л их дургуутсангүй. Эцэс Шифу надад хангалттай сайхан хоол өгдөг байв. Тавг бүр дээр олон төрлийн мах байдаг байлаа. Гэвч удсангүй. Энэ бүхэн надад нэг л хачин санагдаж эхлэв. Эцэс нь нэг өдөр бүлгэмийн хүмүүсийн яриаг санамсаргүй сонсоод учрыг нь ойлголоо. "Шифу, таныг Шифу гэж дуудах ёсгүй юм байна." Тэр үед Чокун буудан дээрээ ном уншиж байлаа. Нүднийхээ булангаар над руу зөөлөн харав. "Юу н буруу гэж? Хэрэггүй юм яар. Би хүлээж авахгүй." Гэхдээ Шанзи ихэд бухимдав. "Тэд намайг Шифугийн өсгөж байгаа бяцхан ихнэр чинь" гэж хэлсэн. Чокуны бие тэр дороо хөшөв. Тэр хэсэг чимээгүй байснаа номынхаа хуцыг эргүүлв. Тэгээд ямар ч өнгө аясгүй. "Хэн тэгж хэлсэн?" "Тэд." "Дараа нь хэн нэгэн тэр хов живийг ярил шууд очиод цавь руу нүшгэл." "За" гэж Шанзи хариулаад түүнийг сэвүүрцээр байв. Хожим зарим хүмүүс тэр хов живээ миний өмнө үнэхээр ярив. Шанзи Шифугийн хэлснийг яг ёсоор нь хийж зоригтойгоор цавь руу нүшгэлөхөөр дайрлаа. Гэвч хөлмийн хүрэхээс өмнө тэр намайг барьчихав. Шинэлэн бүлгэмийн тулааны ур чадвар муугүй байжээ. Тэр өдөр би ёстой хатуу задууллаа. Шанзи чангаар уйлсаар байгаад өрөөндөө ном уншиж байсан Шифу гаргаж ирэв. Тэр хөмсгөө зангидан өмнө минь гарч ирсэн тэр мөчөд бүх гомдол минь зэрэг дэлбэрв. Шанзи түүн рүү гүйж очиод бэлхүүсийг нь тэврэв. Хувцсыг нь нулимс нус хоёроо норхтол нь уйллаа. Шифугийн би үл ялэг хөшөв. Тэр хүүтэн өнгөөр "Эн чин юу гэсэн үг вэ?" гэж асуув. Шанзи мэгшин уйлсаар юу болсныг бүдэг бодог тайлбарлав. Гэвч Шифу миний хэлсэн нэг ч үгийг сонсоогүй бололтой. Тэр сөхрөн сув. Шанзи боломжийг ашиглан хүзүүгээр нь тэврээд мөрөн дээр нь нүрээ нав. Болсон бүхний гомдолтойгоор ярьж өгөөд эцэст нь ганц зүйл тавтав. "Өвцөг өвдөд байна. Өвцөг өвдөд байна." Шифугийн царай улам дургуйтсан шинжтэй болов. Тэр нурууг минь түшин өргөв. Хөл минь өөрийн ирэхгүй бэлхүүсийг нь оруулав. Бүх бие минь түүнд наалдав. Шанзи уйлсаар л байлаа. Шифу өндөр биш ч намайг доктортой тэрвэрч чадна. Тэгээд тэр хатан өнгөөр "Чи түүнийг зодсон уу?" гэж асуулаа. Намайг зодсон ир хэсэг бувтанснаа. "Тийм ээ" гэв. "Яагаад?" Тэр дахиад л удаанаар бутнав. "Тэр миний."
Шифу тэр дараа учрыг ойлгосон бололтой. Тэр хоёр алхам урагшилснаа. "Хөлөө солго" гэв. Гинэт таснаас дуу гарав. Шанзи юу босныг ойлгосонгүй. Тиймээс түр уйлахаа болов. Шифугийн мөрөнд нүрээ үрж байгаад байрлалаа өөрчлөн намайг зодсон хүнийг харав. Тэр хүний царай хэсэгэн зур ногоон өнгөтэй болов. Тэр сөхөрсөн байдалтай байлаа. Шифугийн нисдэг өсвөлтийг харсан хүн зочсон ч хөл дээрээ бат зогсон цохилтыг хүлээн авчээ. "Шифу, энэ удаа хөнгөн шийтгэл. Дараа нь миний ардуур зохисгүй ярьсныг чинь сонсвол." Тэр шал руу хөлөөрөө гიშгэлээ. Цагаан хаш хавтан тас нис хийм бутрав. "Цовчин энэ хавтан шиг болно." Шифу намайг тэрсэн хിവэрээ цааш эргэж сүртэйхэн алхав. Гэвч хоёр алхмын дараа тэр зогсов. Тэгээд намуухан "Бос өөрийнхөө дээрлэхэж болохгүй зүйлийг битгий дээрлэх" гэв. Шанзи түүний үгийг ойлгосонгүй. Гэхдээ тэр өдрөөс хойш шинэлэн бүлэгмийнх нь надад хандах хандлага эрс өөрчлөгдөв. Хоол идэхэд миний аяганд өмнөхөөсөө илүү мах орно. Түүнээс гадна тэр өдрөөс хойш Шифу надад хэд хэдэн шинэ шаардлага тавьсан юм. Тэр нүрийг минь барин "Энэ төрөлтөө чи яагаад бүрч тэнэг харагдаад байна?" Шанзи дахианы сарвуу мэрж байлаа. Ам нь тос болсон. Тэр чихтэй түүнийг мангартаа ширтэв. Шифу зэвүүцэн янзтай хөмсгөө зангидлаа. Тэр нүрийг минь тавиад гараа арчив. "Яах вэ? Чи одоо ч жоохон байна. Гэхдээ Тэнгэрийн од Чүкүний дайсан болсон хүн хитрхи сул байж болохгүй. Зүгээр нэг хажуугаар өнгөрсөн хүн хүртэл чамайг дээрлэхэд байвал намайг Тэнгэрийн од химэн гутааж байгаа хэрэг." "Шифу, ойлгох үг хэлж болохгүй юу?" Шанзи түүнтэй ярилцахыг хичээсэн ч Шифу огт сонсоогүй мэт байв. Тэр хэсэг над руу ширтснээ гинэт. "Тийм ээ, шийдлээ. Өнөөдрөөс тулааны эрдэм сурна. Би Тэнгэрийн од Чүкүн. Өөрөө чамд заана" гэв. "Тулааны эрдэм гэж юу юм?" "Ирээдүйд хэн нэгний цавруу өшөглөхөд чинь дахиж баригдаж зодуулахгүй байх шидийн арга." Шанзи хэсэг бодлоо. "Энэ үнэхээр чухал зүйл юм байна" гэж шийдээд дуулууртайгаар толгой дөхөв.